Арж байгаа хүн жоохон нийлэн авчих бол хамаагүй ингээд дуулаад гайсыг хуурдсан ш. Эд бол ямар нэгэн шин хамтлаг байгуулахаар эсвэл дууны тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа залуус биш юм. Эд бол сэтгэх, хийж бүтээх, их ажлынхаа ачааллыг тайлж багч болов амарч байгаа хөдөө аж ахуйн сургуулийн Робоконы багийн хөдөлмөрч залуус. Гитар тоглох маш хэцүү шүү дээ. Миний энэ даал бол тэмүүлээ маш амжилттай биелүүлээ. Зайсан дээр гарч ирэхээр манай сургууль гоё харагдаа. Сургууль дээр байгаар зайсан гоё харагдаа. За бүгдөө явцгаах уу? За тэгээ. Салхинд гараад сайхан толоогоос өгөөч. Одоо юм ачаа юм язцсан. Робокон бол техник технологийн чиглэлээр сургалт явуулдаг. Ихтэй сургуулийн оюутан залуусын өөрийгөө сорих, хөгжүүлэх хамгийн том өрсөлдөөний талбарт үдээгүй олон улсын нэр хүндтэй тэмцээн. Энэ тэмцээнд хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийн оюутан залуус 2003 оноос эхлэн оролцсон. Үүнээс 2 жилийн дараа буюу 2005 онд инженерийн сургуулийн баг үндэсний роботын тэмцээний 3 дугаар байрын эзэд болж байсан бол 2010 онд шилдэг дизайнтай багаар шалгарч байлаа. Олон жилийн оролцоо, туршлага тэднийг улам хүчрэхэг болгосоор байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийн инженер 1616 багийнхан роботуудынхаа эхний хийцийг туршаад зарим нэг алдаа дутагдлаа олжээ. Тэмцээнээс өмнө ямар нэгэн шийдлийнхээ алдааг мэднэ гэдэг тэдний хувьд муу биш, харин ч сайн зүйл. Тэд олоола мөн мэдлэг туршлагатай учраас илэрсэн алдааг яаж шийдэхээ ярилцаад л богинохон хугацаанд шийдэж засна. Энэ бол багаар ажиллахын давуу тал. Ингэндээ биш хадаасандаа биш. Үгүй. Ерөөс энэ хөдөлгөөний аягүй их байна. Ганх хөдөлгөөн зөнзөөтэй болчихсон. Тэдний хадаас бол төлрөө боллоо болчихсон шүү дээ. Яж зах юм мод эхнээсээ дагуу гаргаж хийсэн шүү дээ. Энэ чи дахиж өөрчлөн дараа энийг жоохон чанга шүү. Энийн ирмэн бас жоохон суулна. Гэтэ алдахгүй нь бол алдахгүй. Чанга байтал чанга байхтай юм уу шүү. Тийм шүү. Тийм. Уусан шүдэндээ л яваа. Арай энэ суулын хувьд бол арай ихтсэн байгаа тийм. Манай харин энэ жил болгон л ер нь ирмэн дамжуулгаар хийдэг байхгүй. Дууга. Нэгдүгээр тэр маань суул явуултыг байхгүй болгодог. Тэгээ инжлийн мотор гэсэн шинэ мотороо ингээ ашиглаж үзсэн жоохон суул явуулт ихтэй байна. Тийм болохоор харин тэр ирмэн дамжуулга хийчихвэл бас дугууны маань суул явуулт байхгүй болох юм болов гэж бодоод байгаа. Нэг нэггээр тасчаад одоо энэ байхгүй. Ингээд тастаад энэ хоёрыг цоолоод ингээд томсгочихно. Тэнгүүтээ энийгээ цоолоод тэгээд мотороо зүгээр хийж байгаа л ингээд гүйцэгчдэг. Нааш ингээд болтоо суулгаж гүйлгээл. Болтоо сурлаа. Нэг хоёр цуул цоолж байгаа л хуураад л. Энийг бол том чигээрний явуулна гэсэн үг шүү. Энэ багийн оюутнууд хөдөө аж ахуйн их сургуульд инженер механик мэргэжлэр суралцдаг учраас хөдөө аж ахуйн машины дэвшилтэд шийдлүүдийг хялбаршуулан роботуудаа тусгаж ашиглахыг эрэлхийлдэг юм. Хөдөө аж ахуйн машин бол том нүсэр, том ажиллагаатай. Бидэд тэрийг ингээд хялбар маягаар яг аль хэсэгт нь тусгаж болох уу гэдгээ бөөнөр ингээд ярилцж хагаад тэгээд хөдөө аж ахуйн машиныхаа шийдлүүдийг бас нэлээд тусахыг оролддог. Одоо тэр ирмэн дамжуулах ч юм уу, ичнийхний хамх цохих тэр юу юм уу. Тэгээд бас өшөө тийм ажиллагаануудыг бас нэлээд тусгаж их оролддог. Анх орж исэн жилээсээ л ер нь механик юугаараа бол манайх арай илүү тийм давуу талтай байдаг. Тэгээд нөгөө тийм электроник талтай жоохон талтай. Тийм. Ер нь бол механик хийц бас их сайн байж байгаа юм. Найдвартай ажиллагаанд бас тодорхой хэмжээнд нөлөөлнө. Робоконы ихэнх баг өмнөх жилийнхээ роботуудын зарим дангийг авч ашиглана. Зарим нэг дангийг найдвартай сайн хийчихвэл ахин дахин ашиглаад байх боломжтой. Тухайлбал жилийн роботууд өргөх механизмтай байдаг.
Тиймээс найдвартай багантай, сайн гүйдэг замтай өргөх хэсгийг нэг л удаа сайн хийсэн байхад дараагийн жил оролцох багийнханд хамгийн хэрэгцээтэй дангийн болдог байна. Ер нь манайх урдны роботуудаас остотрончор ашигладаг л да материалын. Тэгээд манай тэр үеийн төгсөх ах нэг яг орж ирсэн ахлагч ах маань хөнгөн цагаанаар хайлшаар ингэж дугуй сурч цотгож хийжсэн. Нодны ашиглаж энэ жил бас бүх роботууд тэр ашиглаж байгаа. Инженер 16 багийнхан энэ жил мотор, батарей, плат зэрэг чухал хэрэгтэй зүйлээ бүгдийг нь шинжилжээ. Багийн туршлагатай 3 гишүүн энэ жил сургуулиа төгсөх учраас энэ бүх зүйл дараагийн жилээ сургуулиа төлөөлөн робоконд өрсөлдөх багийнханд үлдэх маш хэрэгцээтэй чухал иданг юм. Баггүй үнэтэй чухал зүйлээ авахт нь манай залуус сургууль нь болоод ивент тэтгэгч байгууллага тусалжээ. Лавлах үйлчилгээний ууган байгууллага бүхнийг мэдгч 16-гийн хамт олон хөдөө аж ахуйн их сургуулийн инженер 16 багийг дэмжин ажиллаж байгаа юм. Манай 16 лавлах хөдөө аж ахуйн их сургуулийн инженер багийг дэмжиж байгаа. За инженер багийг яагаад дэмжих болсон бэ гэхээр бусад багуудаас илүү чадвартай, их оюунлаг залуучууд оролцож байгаа. За манай 16 лавлах бол ер нь бол нийгмийн оролцоотой ажилд хэвтөвтэй оролцдог. За тэрний нэг жишээ нь бол энэ юм аа. Ийхүү бүхнийг мэдгч 16-гийн хамт олон бүх ил төрлийн мэдээллийн үйлчилгээг түргэн шуурхайх хүрхэхийн зэрэгцээ оюунлаг бүтээлч ирээдүйг дэмжин ажилдгаараа бусдаас онцгойж чаддаг юм. Одоо энэ тулгууд ихлээр энийг бичсэн шүү дээ. Зүрнийхээ зураг. Цагаан зураасаа. Энэ тулгууд одоо ихлээр 7 тоолох байгаа шүү дээ. 7 тоолж контакт зогсоод дээшээ өргөн. Тэнгүүт энэ дээшээ өргөхийг болонгуудаа D гэж тэмдэглэсэн шүү дээ. Тэнгүүт энэ одоо порт 0 R гэдгийн оронд энэ дээр D гэж үчнэ. Энэ байна гомгот дээшээ хэдийн хугацаанд өргөх вэ гэдгийг нэггээр зарлаад өгч. Нэгдүгээр курст авахдаа ер нь бол анх орж байхдаа электроникт нэг сонирхолгүй. Ер нь механик тал дээр ял ажилтдаг. Тэн дээр сонирхолтой байсан. Тэгэл ороод электроникийг хийж байгааг минь хараад ирэхэд сонирхолтой болж хийж байгаа. Тэгэл тэрнээс хойш электроникийг одоо юм ирлээ ингээл сонирхол. Тэгэл бүгдийн сонирхоод хэлэхээр чинь заавалж тэрнээ зохицуулаад микроконтроллер, микросхем тэр бүгдийг мэдэх шаардлагатай болж байна. Тэрнээс зохицуулаад програм бичих шаардлагатай болоод ирэхэд бол өөрөнд над 7 хоног жагаан л дараа жил код бичих өөрөнд. Үндэсний роботын тэмцээнд багаа өрсөлдүүлнэ гэдэг тухайн сургуулийн удирдлага ирээдүйд ажил хөдөлмөр дээр гарах мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дэвшлүүлж хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг болохыг илтгэдэг. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийн захиргаанаас робоконы багийнхны мэдлэг чадварыг дээшлүүлэх, амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн багш нараар 60 цагийн электроникийн хичээл заалгажээ. Сургалт ч үр дүнгээ өгч механик хийзээр мэргэсэн залуус электроникийн өргөн мэдлэгтэй болж түүнийг улам хөгжүүлж байгаа. Энд ухрахаар орж байгаа. Бак. Ишиг хит ухрах уу? Яаж ухрах вэ? Шууд хойш нухрах. Шууд бүр чигээр нухрахаар алдаа их гарах байгаа тийм. Тэгэхээр энэ хүртэл ухраагаад энэ цагаан зураасыг мэдрүүлж эргүүлээд, ийш нь эргүүлээд, энд эргүүлээд, энд дахиж эргүүлээд. Яг энэ нэг 2 цагаан зураас тол. Тэгэхээр айгуул наач нь хойшоо гомч сенсор нүдэхгүй явж байгаа мэдрэхгүй. Тэгэхээр энд эргүүлээд айгуу. Энд тойшлуулад, энд нь эргүүлээд, ийш нь явуулаад, энд нэг тоолуулаад, ийш нь эргүүлээд, энд явуулаад энэ найд төвчөртэйсэн дээр хаа. Электроникийн ер нь хичээлийг номноос юм уу дилнетээс ингээ харж ойлгож ирсэн. Мэдж авч ирсэн. Тэгээ харин багшаар заалгаад яг өөрөө хичээгээд нийгэмдэр төлөөд ажиллаад тэгээд ирэхлээр бол шалгандаа л хэлдэг байлээ. Хичээлийнхээ зэрэгцээ өөрийгөө илүү хөгжүүлж чадваржуулах хүсэлтэй залуус робоконы багийн гишүүд болдог. Энэ жилийн хувьд хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийн робоконы багт 20-од гишүүнийг сонгон авснаас 9 гишүүн нь л үлдсэн байна. Хин илүү сэтгэгчийн нөгөөдүүлээсэ. Хин илүү техник сэтгэлээр хандж чинь. Хин энийг хийчи, энийг болгочих гэсэн талаас нь ярьж зорж чинь. Тийм хүмүүсд л үлддэг те. Бүгдээрээ л адилхан гэдэг ер нь нэг үеийн хүүхдүүд. Тийм тэгээд бүгдээрээ ингээ нээлттэй их нээлттэй байдаг л та. Шин хуучин гэж ойлгохгүй. Манай орсон шинэ 3 хүүхдийн хувьд бол ерөнхийдөө гурлага гайгүй хүүхдүүд байгаа. Энэ дээр нэг тиймэрхүү шийдлүүдийг тэрэн дээр ашиглаж болох юм байна. Ингээд өргөхөд энийг
тэр ингэж өргөдөн шүү дээ. Тэрийг аваад ашиглаж байгаа юм илүү хэлбэр хүчин юм. Учраас ийм мотор бол дийлэхгүй өндөр ярих нь хүртэл шалганд. Багийн шин гишүүд Жавхлан төгс Бат Эрдэнэ Тэмүүлэнаар би чадна улсын уралдаан болон манай телевизийн залуу зохион бүтээгч уралдаанд оролцож байжээ. Гэхдээ ганцаарчлан ажиллаж байсан тэдний хувьд нийлж нэгдэж бүтээн гэдэг өөр зүйл. Залуус Робоконы багт орсноор хамтын ажиллагааны үнцнийг илүү ихээр мэдэрдэг юм. Ганц хүний бүтээл, олон хүний бүтээл тэрний ажлын бүтээмж ямар байх вэ тийм ээ. Ингээд энэ бүгдээс ингээд Робокон маань илүү аач тустай л да. Нэг бодлын басны цаг хугацаа бас их шаарддаг л та. Цаашдаа би ингээд тэмцээнд Робоконтой ингээд идэвхтэй яваад механик шийдлээ болно. Мөн цаашлаад би электроник талруу би илүү хөгжүүлээд багтаа хийхийг одоо их хүсдэг. Эрдэнэ далай уяа Эрдэнэ лавсрын наран жил сургуулаа төгснө. Багийн шин гишүүд энэ багийнхны халаа хойч үе учраас туршлагатай гишүүд өөрийн мэдгч чадах бүхнээ тэдэндээ зааж зөвлөдөг. Ер нь гол юм бол энэ гурав тэрэгж байгаа шүү дээ. Бидээсийг одоо ажил төрлийн зохицуулагч юм уу те төлөвлөгөө бүх юм их төс боловсруулж одоо програм бүгдэн дээр энэ гурав ер нь голчж байгаа. 3 жил хамт орж байгаа бид гурав бол одоо би нэг яг мэдэн шүү дээ. Эхнийхэн жилээс л ингээл хоноол өнжил ерөөсөл юм байсан. 3 жил ингээ явчлаа. Тэгэл шинэ орс хүүхдүүд маань ч гэсэн нэг 10 тонолоо энд ингээ тасчдаг. Уяа болохоор бөхөр хэлдэг би бөхөр сонирхдаг. Тэгэл уяагаас ч бөхөр ч юм сурна. Тэгэл техникийн тал дээр ч гэсэн шийдлүүд. Тэгэл далаагаас ч далай дээр их шийдэл тал дээр ер нь гоё ингээл маргаж байгаа. Тэгэл дундаас нь их гоё шийдэлж гарах юм. Орпоны хэмжээнд 3 жил орчлоо. Бас багууд яаж оролцдог, ямар хөө байдалтай, тэ ямар хөө техник шийдэлтэй байдгийг мэднэ. Тийм учраас оролцож байгаа шинэ гишүүдтэй ямар нэг юм хийх энгийн бөгөөд хялбар хийдтэй, энгийн тэгээ найдвартай ажиллагаатай хийхийг л зөвлөдөг. Миний бодлоготой багийнхныг өөрийнхөө би мэдж байгаа болон бусдынхаа мэдж байгаа юмыг бүгдөө мэдж байгаасаа бие биенийхээ чадж байгаа юмыг аваад бүгдөө чаддаг болох юм бол тэр нар бас ямар нэгэн газар гараад ажиллах чүүхэн хэмжээний тус болсон ч болж байгаасаа л гэж бодож байгаа. Ахнараасаа суралцаал чаддаг юм мэдэж аваал. Тэгээл юм хэдэл дараа жилдээ бол маш сайн бага үрдүүлэл оролцсон гэж бодож байгаа. Макро юу вэ? Гар машин дээр ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгээд бас сүүлийн үед одоо нөгөө зөөгч автомат дээр нэлээд ажиллаж байна. Тэрийг бас машин нөгөө зөөгч автоматаас машин ачаад явах болохоор тэгээд там бол найдвартай хурдан ажиллах хэрэгтэй. Хэмжээ илүү. Яг энэ чигээл энэ энэтэй чигээл. За. Шинээр юм бүтээн гэдэг чинь бас байгаа юмыг засахаас шал өөрчлөлттэй. Өөрийнхөө боцно одоо шийдэл мэдлээ ч юм уу ил гаргаад тэгээ нөгөөтгөн дэмжигдээд гоё их бол тэр бол хамгийн гоё. Тийм жаргалтай. Хичээлийн хөтөлбөр тусгатаагүй юмыг эндээс маш их юм олж авдаг байхгүй. Ядж ил гар ингэж юм дэвэлдэг байхгүй юм хийж. Робокон гэдэг л ихгүй шүү дээ. Цэврээс сонирхлоор л орж байгаа л да. Сонирхлоор орж байгаа нэг. Угаасаа тэгээд робот хийх чинь аим гоё шүү дээ. Тэгээд робот хийгээ юм ийгээ тэгээд өөрөө явж байгаа юм а тэгээд ажиллаж байгааг нь харахаар аймаг гоё болно. Яг л нэг их хүн хүүхдээ яварахаар нэг аймаг баярлдаг шиг бид нар бол тэгээд гараас нэг робот гараалахаар гэл амар баярлж шүү дээ. Сургуулийнхаа урлагийн зааланд бүжгийн хатан туул хамтлагийн бэлтгэлтэй зэрэгцэн бүдээл залуус маань талбайгаа засч зассан талбай дээр гар удирдлагатай роботынхоо анхны загварын анхны туршилтаа хийж байна. Гар машинаас жоон жинтэй болж байгаа. Яагаад гэвэл нөгөө хүн даацсан юмар хийж байгаа учраас. Ер нь жил гар хороотл хамгийн жинтэй болдог. Манай чинь бүр анх намайг орж 2010 онд бас жин хэтрээд нэг автомат машин бас тийм хасж ийсэн бас гашуун турсамж байгаа. Тийм учраас энэ жил бас машинуудаа ер нь бүх ихэнх машинуудынхаа жингэл ер нь яаж байгаа барьжлыг хичээж байгаа.
Нэрж бол гагнаас авдаг бас даваа талтай байгаа. Дээр нь нэлийн даацтай, даац ихтэй. Өөрөө сууж явж байгаа юм чи бас яг ямар алдаа гараад байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор би яаж байгаас нь машиныхаа найдвартай ажиллагааг хараад операторынхаа яаж ажиллаж байгаа юу ч болохгүй болж байгаа бүтггүй юм зөвлөөд. Манай гэж андчгүй л дээ. Баг дотор амгийн биерд намхан тэгээд хөнгөнчтэй. Тэгээд цаашаа бас операторыг явуучих боломжтой тийм хөтөлсөн гэсэн. Хамгийн хөнгөнөр нь сонгосон баг тий. Ерөнхийдөө би гэж юм хоолнд дэглэн барьсан ч бараг шүү. Жингээр нь бол байгаль барьж илэрдэг. Урагшаага. Наа чи яасан удаа яваад байна. Өчигдөр өрөөнд төрчихснээс айгүй удаа явчих. Чи хилэн дээр тусаад дэмчгээ хэд болж одоо үзээд тэгтгөө. 100 хил турсан байл гэдэг нэг 100 200 хил хасан баха. Үзээ. Үлээж гэдэг. Унаас 90 байгаа шүү. 53 таа. 3 хил дэвцэн шүү дээ. 50 байсан. 3 хил юу 50 байти. Одоо яаж машинтайг зөв 25 хил болно. Машинтайгаа зөв 25 болго гэдэг шүү дээ. Яа. Машинтайгаа зөв 25 болго гэдэг шүү дээ. Оператороо бэлдээл байгаа тэгэл манайхан янз бүрээр шоолол хоолыг насан сой энэ янз бүрээр ягаалгаа тэгээд манай бас оператор гайгүй байх л гэж боддог. Түрүүжлийн оператор мөн бас нилээ бид ч түрүүлж байгаа бэлтгэл муутай байсан л та. Тэгээ жоохон юм дээр сандрал байдаг. Сандарсан үуч юу ч хамаагүй байдаг. Тийм болохоор операторын энэ жил бас нилээн сайн бэлдэнэ гэж бодож байгаа. Сандрахгүй байхын тулд нилээ их одоо дороомч гэмдээ хийсэн байх шаардлагатай. Гар авт нилээн их өөртөө нийцүүлсэн байх шаардлагатай. Талбай дээр гарахын л өмнө яг зоригжуулж би ч юм бол нэг сандрахгүй л тэгэл. Тээвэрлэгч, цуглуулагч, гар удирдлагатай робот гэд нэг багийн 3 робот бүгд нийлээд 50 кг-аас хэтрэхгүй жинтэй байх ёстой гэж олон улсын робокон тэмцээний дүрм заасан. Хэрвээ роботуудын жин зааснаас хэтэрсэн тохиолдолд нэг роботоо тоглолтод оруулахгүй байх бүр цаашлаад тэмцээнээс хасагдах шалтгаан ч болж болно. Гар автомат хоёрын механик шийдлүүдийг л ажиллаж байгаа да. Авчиж өргөх, тэгээд өргөхөд ямар хүч зарцуулж, ямар мотор тавиул алдахгүй сайн эргүүлэх үү тэр талаас нь юугаар дотвол сайн утсан тасрахгүй даацын утастай байх уу. Тэгэл аль болох хөнгөн талаас нь тэгж харж хийж байгаа. Хурдан эргэлттэй болно болж байгаа хурдан эргэлттэй хүчтэй. Тэгээд тэр хурдан эргэлтэн дээр нөгөө нэг зууралдаж шууд зогсохгүй сул явуулт ихтэй байгаа байхгүй. Одоо цагаан зураас мэдэрч явж байгаад ч юм уу илүү цагаан зураас ихтрээд зогсож байгаа байхгүй. Тэрнээс ч нэг бусад тал дээр бол гайгүй. Шинэ авчирсан моторлууд ерөнхийдөө боломжийн 3 санч. Эндээс нас 3 санч авчихсан. Тийм хоёр талаасаа. Энд чи 2 санчтай. 2 санч угаал юм чи. 2 санчаас 2 санчаар авахд болох юм байна. Эндээс юу авчихсан. Уртлын багны юугаа оруулаад. Тэгээ чи яаш шүү. Энийхээ голыг олж байгаа. Тэгээ голоос хоёр жишээ юмшсэн. Бид нар чинь эндээ 2 хоноод өөрөөр бараг 3 өдөр 2 шөнө 3 өдөр байгаад орооны явал маргааш өглөөний эргээд 10 асаа цуглаад дахиад 2 хоноод 7 хоног нэг 7 хоног нь 2 хоноод зарим 7 хоног нь 3 харьж онж байгаа гэсэн үг шин. Ер нь бол ороо 9 хүртэл эндээ байгаад хонохдоо тэг өглөө эргээд маргааш өглөө 10 асаа цугдаг. Юм хийчихэд ер нь тэрэндээ уншаад сэтгэл хөөрөөлээ баярлалаа. Тэгэл ер нь утгахгүй. Бас шахаал хоноол ингээл хийгээд байгаа мөртлөө бас л цаг айгүй хурдан өнгөрч байна. Зарим шин бол яг ингээл шийдлээгээд ингээл хийгээл болох юм байна. Зарим шин ингээл хийгээд бас болохгүй юм байна. Тэгээд шүнжэнгээ ажилласан нүд гэлээ өөртөө болох юм бол маш баярлалаа. Тэгээд өөртөө жоохон болохгүй байх юм бол тэгэл бараг тэр өдөж байгаа тэгээд хямраал явчих. Яагаад болохгүй нэхгүй нэгэл. Тэгээд ерөн тэгэл асуудлаас гарцыг олох тийм чадварт тэрнээс оронтой. Болохгүй юм болохгүй юм тохиолдсон бас нилээ бас жоохон сэтгэл санаагаар тэгээд шин шийдэл хайна шин шийдэл тэгээд баг тунтаас гой шийдэл гарч юм л баярлалаа. Сайн шүүрийг хийлээ.
Дугууны хий. Энэ дугуй бас асуудал. Энэ хоёр талын юу вэ? Гадруугаар ингэж шүргэлцээд байгаа. Тийм шүү дээ. Наач харж Голдог хотооч. Ирмэний дотор талын ирмэн жоохон цуцаалаад өгвөл. энэ яах нэг доош өвчин ингэж үйлчлэх юмнаас гайвал дээ. Энэ дээрс дарал. Энэ доор зурхгүй. Энэ над ч өөрчлөлтөж байна л да. Туршилтчин чи зуршлээчийн гоё юм болно шүү дээ. За ингээл нөгөө нэг өдөр чинь ажиллаж исэн хоног хийчихсэн робот чинь тэгэл яг дурсан дээр хахад нэг ажиллахаа бичнэ. За тэгээ буц ярилах бол энэ ч одоо яац хийсэн бол гээл нэг хүүхэд нь үтсэн нэг хүмүүс шиг л та тэр өөц хэлээ шүү дээ. Энэ боол нэгц миний нэгдсэн байна гэ наадгаад чинээр цоогол нөхөл гээл. Энэ дугуйд хожигдж яваад шүү дээ. Тэр энэ чинь зуураад юм уу эсвэл жоох энд хөшөө байгаа. Энд нэг хөшөөл харагдахгүй байна. Эсвэл мотороос олоод үсэх юм уу? Тэр юу гэх нэртүүх тэр байж байгаа. Зүгээр баха. Мотор гайвал шүү дээ. Эсвэл энийг авч байгаа. Энийг жоохон сул болгож байгаа. Энэ жоохон хөшөө байгаа. Мотор нэг халахгүй. Энийг өнөө шөндөө ханах юм чинь солиод тэгээд тушаад үзсэн юм чинь. За. Энийг хин хийж байгаа базраа эднэр хин хийж байгаа хүмүүстэй газ солиод хийгээд үзсэн. Ирмэн зүгээр эцтэй те. Наа ирмэн зүгээр. Тэнач урдаас уу яа. Бас мөр газ хоол иччихв. За тийм юм яах вэ? Хаа юм уу? Наад шаариг л байгаа хойшлуудаа. Тийм ээ тийм шүү. Шаариг л хойшлуудаа тэгвэл. Хин хоол байсан, шахаа хоол байсан уу? Гоё чахаж гоё хоол идэж шүү. За. Энэ онтаа ичгүй. Хин яа. Бадраа хоол ич. Ерөнхийдөө ингээл яванд бас нэг гэр бүл болчихж байгаа байхгүй тийм тэгэл хоолоо хүртлэндээ хамт хийж идэл хамтдаа ч самтаж гэсэн төлцсөн ч гэсэн тэгэл гусаад гэж байна чи. Одоо гарч марж орж ирэхдээ гэрлэг ор хийж орж байгаа таар. Энийг хөтэ энийхэл тэгэл уурлах үедээ уурлаа тэгэл бас дундаа орол гоё л шүү дээ. Тэгээд өөрөөсөө нэг дандаа нэг 3 4-өөс дандаа өөрөөсөө нэг ахмантай ажиллаж байгаа болохоор сурах юм байна бас тэгэл яаж хийж нэг харж ийн гээл тий. Ангаас жилүү заримдаа гэртээ нэгнийхээ нэрийг доодсон шүү дээ. Аа муугаа багшаач гэдэг юм уу нэг тиймэрхүү доодсон шүү дээ. Айгу зөндөө тийм зөндөө. Ер нь тэгэл нэг цол болч тийм дөө. Саад бэрхшээл, баяр хөөргээд бүхий л зүйлд үндэсний роботын тэмцээний хүртэл тэд хамтдаа байна. Ажлын цаг хэдийнэ дуусч наран жаргаж сарн дээр хөөрсөн байна. Гэсэн ч хөдөө аж ахуйн их сургуулийн инженер 16 багийнхны бэлтгэлийн өрөө ганцаараа гэрэлтэй хэвээр байлаа. Түрүү жилч бас баг ингээ хариуцлагатай гишүүн байж үзсэн. Энэ жил бол бүр хариуцлагатай. Энэ бол нэг сүүлийн жил. Энэ жилийг л үрдээлтэл гаргахын тулд ажиллаж байна да. Орбкон тэмцээнд одоо манай хайсын баг юм уу те одоо үндэсний аврагын шалруулах тэмцээнд төрүүлчих юм бол эсвэл амжилттай шилдэг дөрөвд орчих юм бол бас финалийн төлөө тоглож юм бол миний оюутан авах цагийн мөрөөдөл биелэх байх гэж боддог. Ер нь альва тэмцээн орлоонд орох бол тэгэл ялан дийлнэ гэсэн зорилготой орох хэрэгтэй тийм үстэй. Тэг зүтгэндээ. Мөр бүх алин жижиг ирнэ унна гэж ярилддаг шүү дээ. Унна гэж уралддаг шүү дээ. Дөрүлхийн төлөө зүтгэх. Ялахын төлөө л явах хэрэгтэй. Ялтанд бүхнээ зориулах хэрэгтэй. Ялалтын цамхаг хамтдаа